Шинэ 7 хоногийн өндөр хүмүүжигчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн хүргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганы доктортой хөгжлийн хөтөлбөрийг батлах дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөө. Тус байгууллагын гишүүн орны төр засгийн удирдлагууд доктортой хөгжлийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замын талаар санаачлага танилцуулж, мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийг ч мөн дүгнэлээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд доктортой хөгжил 2030 хөтөлбөрт багтсан зориултуудын талаар салбар хэлэлцүүлэг уулзалтууд Нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж байна. За юуны өмнө доктортой хөгжлийн шинэ хөтөлбөрт багтсан гендрийн эрх тэгшвэдлага охид эмэгтэйчүүдийг чадваржуулах зорилтод хүрэх асуудлыг хүндсэн өндөр түвшний уулзалт боллоо. Энэхүү уулзалтыг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун, Бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Цзиньпин нарын санаачлагын дагуу зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уурлалт нь дэлхийн 80 гаруй орны удирдагчид хуранчуулж 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахаа амлаж, за энэхүү зорилтын хүрээнд дотооддоо шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж эрчимжүүлэхээ илэрхийлж байлаа. Тухайлбал Бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Цзиньпин дэлхийн бүх эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хамгааллын асуудлуудад тус улс онцгойлон анхаарал хандуулахаа энэ үеэр хэлж байсны зэрэгцээ энэ чиглэлээр Нэгдсэн үндэсний байгууллагаас батлан гаргаж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжихээ илэрхийлж 10 сая доллар хуваарлахаа мэдгдлээ. Дээд хэмжээний энэхүү уулзалтын хүрээнд Монгол улсын ерөнхийлөг Цахиагийн элбэгдэрж оролцож санал бодлого илэрхийлэн гендрийн эрх тэгшвэдл эмэгтэйчүүдийг чадваржуулах чиглэлээр хийх ажлын талаар санал дэвшүүлсэн. Энэхүү уулзалт нь 1995 онд Бүгд найрамд Хятад ард улсад болсон дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р баг хурлаас баталсан Бээжингийн тунхаглал үйл ажиллагааны төлөвлөгөөний 20 жилийн ой болон 2015 оны 3-р сард Нью-Йорк хотноо улсын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссийн 59-р чуулганаас баталсан эмэгтэйчүүдийг чадваржуулах улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байгаа хурал юм. Мөн өнөөдөр Нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд доктортой хөгжлийг хангах чиглэсэн үр дүнтэй хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх сэдвт хилцүүлэг боллоо. Энэхүү хилцүүлгийг өмнө Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэ мөн Бразилийн төрийн тэргүүн Дилма Русефф нар хөтлөн явуулсан. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганд оролцож байгаа Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрж гадаад хэргийн сайд Пүрэв нар энэ хилцүүлэгт оролцож байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Салбар 6 хуралдаан болж байна шүү дээ. Тэрний нэг нь бол одоо засгийн газрын үүрэг хариуцлага, засаглалын хариуцлага гэсэн ийм хуралдаан дээр бол үг хэллээ. Энэ дээр бол Чилийн ерөнхийлөгч Бачелет, мөн Солонгосын ерөнхийлөгч бас даргалсан юм хурал болсон. Энэ дээр Монгол улс бас л энийг хэлж бид нар бол тэр төвлөрлийг сааруулах орон нутагт төсвийн эрхийг олгох, тэр шилэн дансны асуудал байж гин. Шууд арчлалын зарим хэлбэрийг оруулж тэр төсвийн хяналтын асуудлыг орон нутагт нэвтрүүлж гин. Иргэний танхимууд ажилуулж гин энэ шилэн дансны хууль гэдэг энэ бол бас манахаас гарч байгаа шинэ санаачлагууд энийг бол бас дэлхийн нийтээр сонирхож харж байгаа. Энийгээс гэсэн Монгол улс цаашид гүнзгийрүүлнэ. Ер нь бол засаглалын ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх энэ асуудал бол дэлхийн нийтээр яригдж байгаа түүний дотор Монгол улсад ч гэсэн цаашид энэ бол мөн засаглалын сайжруулах дээр хамгийн гол хэлбэр байх болно. Мөн ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганы хүрээнд ногоо эдийн засаг буюу эдийн засгийн түншлэл сэдвт өндөр түвшний хилцүүлэг болсон. Энэ үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын байгаль орчин ногоо хөгжлийн сайд нар байгаль дээлтэй хөгжлийн төлөөх туршлага, санал санаачлагуудаа албан ёсоор танилцуулсан юм. Энэ хүрээнд бол ер нь бол хамгийн гол нь татварын бодлого, хувийн хвшлийг яаж дэмжих гэдэг асуудлыг ярьж байна. Ер нь улс орнуудын энэ туршлага гэх юм бол ер нь өөртөө байж байгаа нөөц бололцоогоо хамтран ашиглаж бие биендээ туршлага суралцах. Тэгээд цаашдаа бол энэ олон тэрбум долларыг бол энэ улс орнуудад хуваарлах. Тэгээд хамгийн их хүлэмжийг их гаргадаг улс орн руугаа дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Энэ бол манай орны хувьд бол нүүрсээр ажилладаг станцуудыг бол хөрөнгө мөнгө бас дэмжих юм бололцоогоор хангана л гэсэн үг. Харин маргааш Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжил эхлэх гэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хэвлэлийн төвөөс мэдээлж байгаагаар дэлхийн гол эндэр гэгддэг Нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс нийтдээ 150 гаруй орны төр засгийн тэргүүнээр гадаад хэргийн сайд нар мэдээлэл хийхээ албан ёсоор батлаад байна.
Анхан болон давцаалдах шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвүүлэхээр иргэд цаг зав хөрөн мөнгөөр хохирох асуудал их гардаг. Энэ хүндрэлийг арилгах мөн шүүхийн байгууллагын ачааллыг бууруулах зорилгоор шүүхийн шинэ менежмент хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хийж байгаа ажлын үр дүнгийн тухай шүүхийн ерхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд шүүхэр шийдвэрлсэн нийт 41 мянган хэргийн 82% нь иргэний хэрэг маргаан байжээ. Ийм учраас эхний ээлжинд иргэний хэрэг шийдвэрлэхэд зориулсан цахим системийг боловсруулж эх 11-р сард хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Тухайлбал хэргийн оролцогч иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол мэдээллүүдийг гэрээсээ интернет ашиглан үзэх боломжтой болно. Мөн орон нутгийн нийт шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суурилуулснаар иргэд шүүх хуралдаанд оролцох гэж хот хооронд зардал мөнгөө үрж явах асуудал буурна гэж тооцож байна. Зайнаас шүүх хуралдаан явуулсан туршлагуудыг 100 гаруй удаа гэдэг түрүү ярьлаа шүү дээ. Анх бол ер нь өнгөрсөн жил одоо Ховд аймагт болж байгаа шүүх хуралдаанд нэг гэрчиг оролцуулах гэтэл нөгөө гэрчин Төв аймгийн цагдаа хорионд байсан. Тэрийг одоо оролцуулах ёстой байдаг. Тэгээд одоо тийш нь Ховд аймаг руу авч явах нөгөө цагдаа хорионд байгаа нөгөө чинь хойлон өргөх гэх нэлээд асуудал тулгарч байсан. Энэ дээрээс үндэслээд бид нар юм захим хэлбэрээр энэ зайнаас шүүх хуралдаан оруулъя гэдэг анхны удаа ингээд туршиж үзсэн. Тэгээд нэлээд үр дүнгээ өгсөн. Шүүгчийн сонгон шалгаруултыг цахим хэлбэрээр явуулах програм хангамжийг хэрэгжүүлэх ажлыг шинэ менежментийн хүрээнд хийж байна. Тус хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Мөн анх удаа Монголын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэлийг гаргасан байна. Шүүгч хүний, хуульч хүний одоо агуу чанар ярьдаг хууль болсон одоо чадвар нь юугаараа хэрэгжээд гүхээр одоо хуулийг тайлбарлан хэрэгжилж байгаа тэр чадвар тэр сэтгэлгээнээс хар хүрээгээр бол аргаж яадаг учраас энийг нь одоо гол шалгуур болгосныг бас онцолж байна. За түүнээс гадна бол шүүхийн шийдвэр өөрөө тусгай техниктэй байдаг. Энэ техникийн шаардлагуудыг хэр зэрэг хангасан байна гэдгийг бол шалгуур болголоо. Энэхүү эмхэтгэлд бүх шатны шүүхийн 390 гаруй шийдвэрт эрдэмтэн судлаачид үнэлгээ хийж 77 шийдвэрийг нь шалгаруулан оруулжээ. Тус бүтээлийг жил бүр гаргаснаар шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах, шүүхийн шийдвэр дээр дүн шинжилгээ хийх боломж бүх иргэдэд нээлттэй болж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд татвараас нуусан хөрөнгө орлого байгуул түүнийг 2015 онд тогтож илуулгуул эдийн засгийн элтүүд байдлын тухай хуульд хамруулж өршөөл үзүүлж байгаа юм байна. Хуулийг хэрэгжүүлэх яам агентлагууд бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Харин эх 3 сарын хугацаанд энэ өршөөлийн хуульд хамрагдаж амжихгүй бол эх онд илүү чанга нөхцлөөр хариуцлага тооцох хуулийн орчин хүлээж байгааг албаныхан хэлж байлаа. Хуулийг хэрэгжүүлэх ажлыг 10 дугаар сарын 1-ээс албан ёсоор эхлүүлнэ. Тиймээс иргэд аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө орлого үйл ажиллагаагаа 2015 оны 10 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд сайн дураараа ил тод болгох учиртай юм а. Шинээр мэдүүлсэн мэдээллээс илүү мэдээллийг хуулийн хугацаанд дахин өөрчилж гаргаж өгөх ийм эрхтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол алин балансыг энэ хугацаанд хэдчихсэн засаж зарим юм мартсан зарим одоо тодруулах шаардлагатай зүйл байвал энийг дахин шинжилж өгөх боломжтой болно. Иргэд дэлгэцийн доор харагдаж байгаа цахим маягаар орж ил тодор хөрөнгө орлогоо тайлагнах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үүднээс холбогдох 4 агентлагийн 8000 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн байна. Нэгдүгээрт нь аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын хуульд өөрсдийнхөө боломжийн хэрээр ил тодор тайлагнаж ингэж өгсөн бол өөрчлөлт оруулж болно. Хувь хүний орлогын албан татвар мөн ялгаагүй. Үйл хөдлөх хөрөнгийн албан татварыг мөн өөрчлөлт бэлэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр одоо өмнө зөрчилтэй нуусан аасан зүйлээ онцгой албан татварууд байна. За гайлын татвар гэсэн ийм 6 төрлийн татвар дээр бол бүрэн өөрчлөлтийг хийж хүлээж авах ийм одоо бэлтгэлийг хангасан. Хуулийг хэрэгжүүлэх яам агентлагуудад мэдээлэл зөвлөгөө өгөх утас байршуулж, ажилтнуудтай гэрээ байгуулж, хувийн нууцыг хадгалж ажиллахыг үүрэг болгожээ. Ил тодор үйл ажиллагаагаа явуулах нэг удаагийн боломжийг иргэд аж ахуйн нэгжид инхүү төр олгож байна. Харин энэ боломжийг ашиглалгүй үлдвэл эх оноос илүү хатуу хариуцлага хүлээх хуулийн залтууд хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль маань дөнгөж дангаараа гарч байгаа юм биш 2016 оны 1 сарын 1-ээс эхэлж нэмэгдсэн өртгийн албан төр 2% буцаа авах хууль буюу зах зээл дээр байгаа бүх ажил үйлчилгээ бүртгэлд хамрагдана. Бүгд бол хуулийн хяналтанд орно гэсэн үг. Тийм учраас маш том хяналтын механизм ажиллаж байгаа. Энэ ажиллахын өмнө бол бас энэ хуулийг гаргаж системээ нэгэсэндээ цэвэрлж авч байгаа тийм үйл ажиллагаа шүү.
Өмнө нь 2007 онд ижил агуулгатай хуулийг баталж хэрэгжүүлэхэд татвар төлөгч 25,000 гаруй аж ахуйн нэг жиргэнээс 8,000 гаруй хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ. Тухайн үед хууль хэрэгжиж дуусахаас хэдхэн хоногийн өмнө татвар төлөгчид ихээхэн дараалал үүсгэж хүндрэл учруулж хуульд хамрагдаж чадаагүй олон аж ахуйн нэг жиргэн үлдэж байжээ. Тиймээс энэ удаа заавал 12 дугаар сарыг хүлээлгүй 10 дугаар сар гарангуут эртхэн мэдүүлгээ өгөх хэрэгтэй гэдгийг албаныхаа онцлон сануулж байлаа. 2010 засагтай байна. Маш олон үзчихсэн гэсэн тайлбарыг өгч байгаа юм аа. Үүнтэй чинь 66 сая тонн ажил байна. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордод гарааргаар алт олборлогчдын тоо сүүлийн 2 сарын хугацаанд эрс нэмэгдэж 600 хүрчээ. Ноён улаас 3-5 км-ийн зайд байрлах Синтера Голд Монголи компани эзэмшдэг талбайд энэ хүмүүс хууль бусаар алт олборлож байгаа юм байна. Сэлэнгэ аймагт манай сурвалжлах хэсэг ажиллаад ирсэн юм а. Мэдээлэл хүрэхээс өмнө одоогоос 7 сарын өмнө болсон үйл явдлыг иргэн нэг сануулъя. Тухайн үед улсын хурлаар Гацууртын ордыг ашиглах эрх зүйн боломжийг нэг талаар яригдж байхад босоо хөх Монгол ноён улаан аврын хөдөлгөөнүүдээс эсэргүүцсэн үлсгэлэн зарлаж Тэд үлсгэлэн зарлаад ойролцоогоор 300 цаг болж байгааг босоо хөх Монгол бүлгэмийн гишүүд хэлж байна. Тэдний тавьсан шаардлагуудад албаны хүмүүс тодорхой хариу өгөөгүй байгаа учраас өнөөдрөөс эхлэн эдгээр иргэд үлсгэлэнгөө хуурай болгохоор мэдэгдэж байна. Түр эзэмшиж болохгүй хувийн компанич хөрөнгө оруулж олборлох эрхгүй энэ ордыг эзэнгүй мэт байлгаад цөлмөх сонирхол хин нэгэнд байсан мэтэ. Нөхцөл байдал өнөөдөр бүрчд ордож өвгдийг нутаглуулсан өнөөх онгон дагшин уул ийм байдалтай байна. Одоогоор 60 машинтай 600 гаруй хүн суурьшиж уулыг хідэн талаас нь нүхлэж байна. Өнөөдрийн байдлаар бол одоо энд байгаа машинууд бүгд дайрж урчсан машинууд. Бид нар бол яг хуулийн дагуу нэг ч машин оруулах ёсгүй шүү дээ. Тэгэхээр тэнд одоо нэгдүгээр постыг торын дайраад орох жишээтэй. Хөөгөөд тэр пост хүртэл хөөгөөд буцаад араас үрдэж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө амбул зүйтэй болохоор буцаа наашаа энд их шаардлагатай тэнд байнга зогсоодож чадахгүй. Хөөхөр зүхтаад гарчихна. Тэгээд энд ирээд энд их ажлыг зохицуулж явах оронд араас дахиад ороод ирж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр байгаа байдал бол хүнд байгаа юм байна. Гар аргаар алт олборлогчид голдуу шөнийн цагаар ажилладаг эдгээр хүмүүсийн талан сэлэнгийнхэн бол үлдсэн бусд нь орон нутгаас цугласан хүмүүс байгаа юм а. Өдрийн цагаар бол 200-аас 300 орчим хүн байгаа. Шөнийн цагаар бол бид нарыг ирэхэд бол энд нэг 500-аас 600 хүн байна гэсэн мэдээллийг өгчээсэн юм а. Энэ нэг жоохон алгын чинээх л газар шүү дээ. Энд нэг хумсны төлөөний төдийх л газар. Ард өмнө өгчгөл нь яадаг юм чинь. Амьдрал бол хөндлөө байгаа шүү дээ. Хүнд бол энэ хүмүүс чинь энд ирж газар шороо ухаж малтчил явна шүү дээ. Тэгээ сайхан амьдралтай байсан бол юу болдоо гэж энд ингэж хөөгдөд тугдаж лохоо шиг хөөгдөд тугдаж ингэж явах. Энэ хүмүүс бүгд л бас л амжиргаал хөөж л явуулсан. Улсын төр засагчийн өстө дээр үед чинь социализмын үед чинь юу байсан шүү дээ энэ ч одоо хүн болгон ажилтай. Ерөөсөө дигтэй байсан шүү дээ. Ерөөсөө ажил хий ингэж явах завтай хүн байгаагүй. Тэгэхэд одоо бол ерөөсөө юу ч хийх юм байхгүй. Өстө баг хэдэн биений хараад л сууж шүү дээ тэр гэрт чинь. Тэгээ тэгж явахын тулд ингээд амьдрахын тулд ингээд зүтгэж. Цаг 30 минутаар тэгээд өөрснөө зогцоод хоорондоо зогцоод ээжлээд ороод нэг жоохон уул авч тийм. Өнгөний л нэг жоохон юмнаас л авна уу гэсэн тэр гүний ямиг бол энэ бол угаасаа Мандал сумын 5 газар болон байгаль орчны газар цагдаагийн хэлцээхэн Гацууртын ордын олборлолтын бүсэд зөрчил гаргасан хүмүүсийн 600 гаруй тээврийн хэрэгслийг журамлсан байна. Мөн Мандал сумын байгаль орчны газар, сумын онцгой байдлын газартай хамтран гар аргаар алт олборлогчдын ухсан нүхийг болж нөхөн сэргээлтийн ажил хийсэн байна. Хэдийгээр аймаг сумаас шатараатай арга хэмжээ авч байгаа ч эдгээр хууль бусаар алт олборлогчид нэмэгдэж байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсаар байна гэдгийг Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч хэлж байсан юм а. Нөхцөл байдал дээр нь манай хамгийн газраас засаг даргын захирамж засаг дарга маань өөрөө гэрээ байгуулж бүрэн цэнгэл гэж харуул хамгаалтын албыг борог уралдаар санхүүжүүлж 6 оны бүрэлдэхүүн төр гэрээтэйгээр ажиллаж исэн. За ингээд бол энэ хүн нэмэгдэх хууль бүсэнд бүрэн зогсохгүй байгаа гадна татын хүмүүс ихээр ирж байгаа. Ингээд бол дээрээс нэмж бид нэр хүн нэмж харуул хамгаалт нэмж ажиллах шаардлагатай болоод өнөөдрийн байдлаар бол бүрэн цэнгэл харуул хамгаалтын албаны дархан дах салбараас мөн 6 хоног нэмж ажиллаулаад байж байна.
50 тонн алтны нөөцтэй гацууртын ордыг улсын их хурлаас стратегийн орд газрын жагсаалтад оруулсан. Гэхдээ чухам хэдэн хувийг нь стратегийн орд газарт авах тухай эцсийн байдлаар наривчлан журам гаргаж шийдээгүйгээс лиценз эзэмшигч компани олборлолтын ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хүлээлттэй байгаа юм байна. Байгаль орчныг хараа хяналтгүй ингэж зүүдэж байхаар эдийн засаг хүнд үед хууль ёсны олборлолтыг нь явуулж татвар шимтгэлээр төсөвтөө мөнгө оруулахыг орон нутгийнхан хүсэж байна. Албан ёсны олборлолт явуулаад эхэлвэл ядчил нөхөн сэргээлт нь буух эзэнтэй буцах хаягтай болох юм а. Асуудлыг нэг талд нь нэг мөр гаргах дөрвтэй шийдвэрийн дүгүүлэгдэж байна. Ноён уулыг инхүү ноорхоо болгож байхад босоо хөх Монгол ноён уулаа аврах хөдөлгөөнийхэн огт үзэгдээгүй дуугараагүйг ч нутгийнхан гомдлон ярьж байлаа. Сүхбаатар аймагт зуншлаг оройтож намартаа хур бороо элбэг байгаагаас хадлангийн ажил шахуу төлөвлөгөөтэй байна. Тариал эрхлэлтийг дэмжих сангаас хадламжтай зориулж хадлан хадах орчин үеийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлсэнд цагаа олсон дэмжлэг болсныг орон нутгийнхаа хэлж байлаа. Манай сурвалжлах хэсэг 100 аймагуудад ажиллаад ирлээ. Сүхбаатар аймагт өнгөрсөн авар их хэмжээний төмөр гарсан. Жишээ нь Төмөн Цогц сумын нийт нутгийн 90 орчим хувь нь төмөрд шатсан. Тиймээс энэ жил хадлан хадахад хуруу ус байхгүй. Өвсний гарц дачир сэрэг байгаа нь харагдаж байлаа. Тавнаг 50,000 тонн өвсөл үлдчихээд байна. Энэ жил хичнээн одоо тонн өвс үлддэг. Бид одоо малчтайгаа захиалга яг авчтай захиалга хийж өгдөг. Энэ жил захиалга нэлээ их үлддэгээр байна. Одоо захиалга ажаа дуусаагүй л байна. Хадлагын талбайн гарц муу байгаа учраас яамнаас шин техник хэрэгсэл хадуур нийлүүлжээ. Эдгээр техник нь дачир өвс хадгаас гадна ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлсэн байна. Том хүчин чадалтай тракторууд авчирснаар бид нэр одоо намхан ургасан өвсийг тийм ээ хадаж болох хэмжээний чадалтай шин техникүүдээр бид нэр тэрийг намхан ургасан өвсийг бас хадаж болж байна. Дээрээс нь одоо болт өвснийхөө одоо болтын чанарыг улам сайжруулж байна. Өмнө бид нэр 20 кг-аар өвсийг боодог байсан бол одоо 25-аас дээшээр боож байна. Белорусын прессээр. Үүнээс бас гадна Оросын хуучны прессүүд байгаа. Тэргээр бас тэднийг бас шинжилсэн. Тэргээр бас адилхан одоо бас 35 кг-тай өвсийг бас бид нэр боож олж байгаа. Энэ жил мэчин жил гарна мөн олон жилийн дунджаас илүү хурд тундас орох магадaltaй байгаа талаар цаг уурчид мэдээлж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 200,000 гаруй тонн өвс бэлтгэх төлөвлөгөө гаргасан. Үүний 80-аас 100,000 тонныг нь малчид өөрсдөө бэлдэж байна. Энэ жил хичнээн мал өвөлчихөө танаа. 400-500 талгай мал өвөлчин дөө. Өвөлжтийн бэлтгэлээ хэр зэрэг хадлангаа хаанаас одоо? Нутгаас онцоо давгууд авах. Хөлжийн бэлтгэл хангаж гинөө. Өвсдөж авчихсан тэгээд. Ерөнхийдөө тэгээд өвсний бэлтгэл өгчөөд байж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2,300,000 гаруй мал өвөлж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилд ерөнхийдөө хангагдаж байгааг малчид хэлж байсан юм а. Өнгөрсөн 100 гантай байсантай холбогдуулан засгийн газраас бэлчээрийн гарц сайтай аймагуудаас хадлан бэлтгэх хуваар гаргасан. Тухайлбал Дорнод аймгийн 7 сумын Төвийн болон Зүүн аймагуудын хадлагын 20 гаруй бригад гараад байна. Хадлан бэлтгэлийн ажил 80 орчим хувьтай цас бороо орохгүй бол ойрын өдрүүдэд хадлагын ажил бүрэн дуусна гэж хадламжид ярьж байлаа. Дорнод аймгийн Хөлбөмбөр, Матад, Цагааваа, Булган зэрэг 7 сумд хадлагын бригад нэмэлтээр гарч нийт 30,000 га талбай гэж хүлээлжээ. Энэ талбайд Төвийн аймагуудын болон нийслэл орчмын эрчимдсэн мал аж ахуй фермүүдийн хадлагын 17 бригад гарч ажиллаж байна. Улаанбаатараас ирж байхад бол нэг 5 км яваал нэг өвстэй машин зорж штэ. Тэгэхээр ч өдөр болгон манайхаас өвс явж байгаа байхгүй. Улаанбаатарын одоо баруун талын аймагуудын үйлчлэлийн бэлтгэлийн хангахын тулд за манайх өөрсдөө сум дулан аймгийн аюулгнөөсдөө болон 1000 тонн өвс бэлтэх байгаа. За энэ өнөөдөр одоо энэ манай удаачхан аймгийн засаг даргын нөөцийн санд бол 300 тонн өвс бэлтгэхээс бид өнөөдөр байдлаар ихний таталтуудаа хийгээ явж байна. За энийг бол одоо энэ 7 хоног, эх 7 хоногт дуусгаад бид өөрснөөхөө аюулгүй нөөцийг бүрэн татчихсан. 8 дугаар сарын ихээр эхэлсэн хадлагын ажил ерөнхийдөө дуусч өнгөрсөн 7 хоногоос эхлэн хадлагын салаанууд боож эхэлсэн. Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 80 гаруй мянган тонн өвс бэлтгэхээр төлөвлөсний 50,000 гаруй орон нутагта 30,000 тонныг нь өөр сум аймгийн хадлагчид бэлтгэхээр болсон. Тэдний төлөвлөгөө 80 орчим хувьтай нэг га талбайгаас дунджаар 7-оос 10 центр өвс хураажээ. За ярин манай Матсум хэмжээд бол ярин улс одоо төлөвлөгөөр 4,800 тонныг бэлтгэх ёстой. Га талбай хавьд бол өвснийхээ гарцаас шалтгаална. Тий, ямар ч байсан одоо тоонороо бол нэг 4,800 бэлтгэх ёстой. Одоогийн байдлаар нь 2,600-700
тоон ус бэлтгэхэд нөөцлөд байна. Хадлангаас гадна зүүн аймагуудад мөн отрын бүс нутаг болгон хуваарлт хийж мал үйлжүүлэхээр болсон байна. Доронт аймгийн отрын бүст 300 мянган гаруй мал үйлжих боломжтой гэсэн тооцоог гаргажээ. Ер нь бол аймаг дундын отрын бүс нутаг манай аймагт байдгийг. Тэгээд тэрлүү бол одоогоор яг л мал ороогүй байна. Тэгээд ер нь орох бол одоо саналын одоо энэ 10 сартаа авах аймагуудаас ер нь өөр саналаа манай аймагаас тодорхой хэмжээний мал орох уугүй юу гэдгээ саналаа аваад яамдаа одоо танилцуулаад тэрнийхээ дагуу 11 сарын 1-ээс 4 сарын 1-ний хооронд бол аймагт отрын бүс нутагт орох боломжтой. Улсын хэмжээнд ирэх үйл 58 сая мал үйлчнэ гэсэн урьдчилгаа тооцоо гарчээ. Өвөл хаврыг өнтөд авахын тулд ойролцоогоор 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлагатай. Сүхбаатар Доронт аймгийн хэмжээнд үйлчлэлтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна. Хүнс удаач хуян буудаан цавуулаг чийгчлэг шалгадаг сүүлийн үеийн багчтай болжээ. Улаан буудаан цавуулгын хэмжээ гарааргаар тогтооход хамгийн багадаа 30 хүртэлх минутын хугацаа зарцуулж буудаан чанар дээр гурилын үйлдвэр тариаланчид байнга маргалдаг байсан. Одоо энэхүү багжийг нэвтрүүлснээр 1 минут хүрэхгүй хугацаанд гадаад дотоодын бүх төрлийн буудаанд чанарыг хэмжилт хийх боломжтой юм байна. Швед улсын Пертен компани хүнс удаа аж ахуйн салбарт ашиглах зориулалттай энэхүү багжийг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 6 салбар дээр ашиглах юм байна. Чингис бондын өр төлөгдөх тохиж байгаа бондын өрн төсөвт маш их дарамт учруулна гэх зэрэгээр бондын өртөө холбоотой мэдээлэл үзэгч та бүхэн авч байдаг. Тэгвэл концессийн өр хэмээх ойлголт сүүлийн үед анхаарал татуулсан. Тодорхойлбол концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа зарим төслүүд нь засгийн газрын өр болдог. Концессийн өрийг 2016 оноос эхлэн эхний өрийг эргэн төлж эхлэх тухай мэдээлэл тараад байгаа. Энэ талаар бид сурвалжлаа. Манай улсад концессийн тухай хууль 2010 онд батлагдсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 15 төсөл концессоор хэрэгжиж байна. За дээрх төслүүдийн нийт өртөг нь 4 тэрбум 924 сая доллар болжээ. Энэ нь 10 их найд 262 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм а. Одоо нэмээд гэрээ байгуулах шатанд яваа концессийн гэрээний 20 төсөл хүлээгдэж байна. 2013 оны 9 сард бол засгийн газрын 317 дугаар тогтоолоор төрийн эмчийн концессийн зүйлийн жагсаалтыг баталсан. Тухайн үед бол яг 50 төсөлтэй байсан. За одоо ингээд явцын дунд бол засгийн газрын хуралдаан болгоноор төслүүд нэмэгдэж хасагдаж болдог. За тэгэхээр одоогийн байдлаар нэг 77 орчим төсөл хөтөлбөрүүд байна. За үүний одоо 15 нь гэрээ зурцсан гэж юм тийм байж байна. За тэгэхээр яг гоо мэдээж хэрвээ ашигтай төсөл байвал хөрөнгө оруулагч нар орж ирэх боломжтой. Тэгэхээр бол бид нар хамгийн гол нь ашигтай, эдийн засгийн ашиг тооцоотой ийм төслүүдэл концессийн зүйлийн жагсаалтанд оруулах хэрэгтэй. За тэгжээж хөрөнгө оруулагч нар энэ төсөлд оролцох боломж нэгтгэх юм. За дээр хэлсэн 10 их найдын хөрөнгө оруулалт нь бүгд засгийн газрын өр биш юм а. Өнөөдөр хэрэгжиж байгаа 15 төслөөс 11 нь засгийн газарт үн төлбөргүй хүлээлгэн өгөх бүтээн байгуулалт юм. За 4 нь эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу өр болж үлдэж байгаа юм а. Концессийн өрийн нийт өртөг нь 467 тэрбум төгрөг. За энэ өрийг эх жилүүдээс эхлэн улсын төсөвт суулгаж эхэлнэ. Ер нь цаашдаа өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж засгийн газрын өр болж үлдэх концессийн гэрээ байгуулахгүй байх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. За энэ төслүүдийн хувьд бол мэдээж улсын өрийн удирдлагын тухай хуультай бас холбогдож явж байгаа. За концессийн гэрээнд гарын үсэг зурснаар үрд бүртгэгдээд явж байгаа. Тэгэхээр энэ бол сангийн ам зохицуулаад энэ өрийн таацыг тогтоож явж байгаа л да. Концессийн зүйлийн хувьд бол одоохондоо бол тийм лимит байхгүй. За одоохондоо бол яг концессийн төслүүд дээр бол өрийн дэд хязгаар гэсэн юм бол байхгүй байгаа. Өрийн удирдлагын тухай хуулинд зааснаар эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж засгийн газрын үрд бүртгэнэ гэж заажээ. Харин энэ өрийн дэд хэмжээ хэд байхыг тогтоосон босго байхгүй. За мөн концессийн өрийн эргэн төлөлтийн хуваар улсын төсөвт ирэх ачаалал ямар байхыг тодруулах гэсэн боловч мэдэхгүй гэсэн хариултыг сангийн ам өгч байлаа. За концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн зарим нь бол засгийн газрын өр болж явдаг. Тухайлбал барьж шилжүүлэх гэсэн нөхцөлтэй гэрээ бол эргээд засгийн газрын өр болж 2016, 17, 18 оноос эхлэн төлөгдөх ёстой ийм концессийн төслүүд байгаа. За энэ өрийн хэмжээ одоо эргээд улсын төсвөөс хичнээн төгрөг гарах уу гэдгийг сангийн яамнаас тодруулахаар бид ирсэн боловч за төсвийн хөрөнгө оруулалтын дарга мөнх баясгалан бол бид тайлбар мэдээлэл өгөхгүй. За энэ концессийн эргэн төлөлт энэ өрийн тухайд бол тодорхой мэдээлэл байхгүй байна гэдэг хариу өгч байна. Ер нь бол энэ концессийн гэрээ өөрөө одоо тодорхой лимит тавихгүй бол энэ өрийн хэмжээ засгийн газрын өрийн хэмжээ маш их нэмэгдэж байгаа. Тухайлбал одоогийн байдлаар
480 орчим тэрбум төгрөгийн хүрчээд байгаа гэсэн мэдээлэл өгч байгаамаа. Сангийн яам бол хамгийн хаалттай, хүнд сурталтай яам гэж сэтгүүлч шүүмжилдэг. Сангийн шин сайд томилогдсон ч энэ байдал хэвээр байна. Тухайлбал бид өнөөдөр концессийн өрийн тухай мэдээлэл авахын тулд хэвлэлийн төлөөлөгч, төрийн нарийн бичгийн дарга, эцэст нь төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга гэд бүх холбогдох зөвшөөрлийг нь авсаар явсан боловч газрын дарга мөнх хүйсгэл нь бидэнд мэдээлэл өгөх боломжгүй гэж татгалцсан. За зарим албаны их сурвалжийн мэдээлэлээр 2016 төлөгдөх концессийн өр төсөвт ачаал болох тул дараа жилийнх рүү татгааруулсан 2017-2018 оны улсын төсөвт концессийн өр нь ихээхэн ачаал үүсгэх нь тодорхой гэсэн тайлбар хэлж байлаа. Төв цэвэрлэх байгууламжийн бохирын үндрээс болж ойр орчимд нь ажиллаж амьдарч байгаа хүмүүс эрүүл мэндээр охирч байгаа тухай иргэдийн гомдлын дагуу бэлтгэсэн сурвалжлагаа одоо үзүүлье. Жилийн 4 улирал төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрт хордож байгаа хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэг эдлэх боломжтой юу гэдэг асуултанд бид хариулт байлаа. Баянгол дүүргийн 19-р дунд сургуульд 1000 гаруй хүүхэд суралцдаг. Сургуулийн ойр орчимд төв цэвэрлэх байгууламжийн бохирын үнэр үргэлж үнэртдэг байна. Баруун зүгээс салхи ихтэй өдөр бүр цонхоо нэх гадаа удаан байх ч боломжгүй болдог тухай хүүхдүүд ярьлаа. Амар хэцүү шүү дээ. Нөгөө нэг цонхоо онгоолгаад ангидаа жоохон хичээлийгээ бүчмдээд байгаа нь цонхоо онгоолохоор амар үнэртдэг. Ер нь өдөр алган л тэгэж амар үнэртдэг. Тэгээд бүгдээрээ тэгээ бараг ангиасаа гарах нь алгүй л дээ юм дөө. Тэр үнрээс нь алаад хичээл тарчаал буудал муудал дээр ер нь зогсаал муухай өнөр үнэртгэхээр ер нь нэг гой санагддаг. 19-р сургуулийн хүүхдүүд халдвар төвчнөр өвчлөмтгий байдаг нь ч агаарын ийм бохирдолтой орчинд сурч байгаатай холбоотой гэж сургуулийн эмч тайлбарлаж байна. Хүүхдүүд бас их агаарын бохирдлоос болж их арчил үүсдэг. Биеэр нь юм гардаг, халдвар төвчин гардаг. Тэгээд бол тэр болгоноос манай сургуулийн өөрсдөө ариутгал гэж талбаржуулт хийсэн мөртлөөсөө л энэ агаарын бохирдлоос болж маш их эрсдэлтэй байдаг хүүхдүүд. Аргаа барахтаа засгийн газрын гомдол санал хүлээн авдаг 11-11 төвд удаа дараа хандаж үтсэн гэж сургуулийн удирдлага ярьлаа. Тэглээгээд хүүхдүүдээ эрүүл цэвэр орчинд сургаж хүмүүжүүлэх ажилд тус нэмэр болж чадахгүй л байна. Бид одоо бүгд хүүхдүүдийг болж өгдөг бол одоо бүгдийг витаминжүүлэл одоо аль болохоор амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлсэн, удирсан сэргийлсэн тийм арга хэмжээ авах бодлого байгаа боловч одоо эмч бол яг үзлэгээ хийгээл тэгэл ханаа том хөрсөн хүүхдүүд дээр л тухайн үед нь л арга хэмжээ авч өгнөхөөс төсвийн мөнгө төгрөг гэдэг чинь өндөө хөрөлцөхгүй болохоор ямар ч аргагүй юм л да. За бид төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбай дээр байна. За энд бол усан дуустдаггүй бохирыг шахдаг талбай байрлаж байгаа. За яг энэ талбайгаас л бидний одоо хажуугаар нь өнгөрөхөд болон оршин суугчид ойр орчимд амьдарч оршин сууж байгаа сурч боловсрч байгаа хүмүүст их үнэртэйд байдаг тэр үнэр эндээс ялгарч гардаг юм байна. За төв цэвэрлэх байгууламжийн хувьд бол яг байгалийнхаа аргаар одоо яг технологийнхаа дагуу ажиллаж байгаа. За гэхдээ бол яг эндээс гарч байгаа үнэрийг ямар нэгэн байдлаар дарах боломж нөхцөл одоогийн байдлаар манай усад байхгүй байгаа юм байна. Манай цэвэрлэх боломж байна. Технологийн дамжлага юу? Лаг боловсруулах технологийн дамжлага огт байхгүй учраас бохир усанд ирж байгаа энэ лагийг бол байгалийн аргаар уу нэг лагийн талбай гэж ирээд энэ байгууламжид 5-6 жил хатаадаг. 5-6 жил хатах хугацаанд энэ үнэр танар минь ойр орчин гэж үнэртэж байгаа. Хоногт дунджаар багадаа манайх чинь 1200 м3 орчим түүхий лагийг талбай руу шахаж байгаа хоногтоо. Тэгэхээр жилээр бол нэлээд өндөр тоо гарна гэсэн үг. Салхи хаашаа бохирын үнэр тэр зүгт илүү үнэртэнэ. Ийм үнэрт удаан байхаар толгой хүртэл өвддгөө гэж ойр орчимд нь байдаг хүмүүс хэлж байна. Анхнаасаа задгаа байгууламжтайгаар ашиглалтанд оруулсан төв цэвэрлэхийг бүр шинээр барьж нүүлгээгүй цагт бохирын эвгүй үнэр дарагдахгүй. Шин цэвэрлэх байгууламж барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа ч энэ жилдээ төсөв хөрөнгийг шийдэх боломжгүй тухай албаныхан мэдээлсэн. Тиймээс цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй агаарын бохирдолд ажиллаж амьдарч сурч боловсрч байгаа хүмүүсийг аврах, тэдний эрхийг хангах боломж одоохондоо байхгүй гэж байна. 80 гаруй мянган бараг ястай ажиллаж байгаа Өвөр Монголын Хүлээн аймгаас бид дарга сурвалжлага бэлтгэлээ. Энэ нутагт уугуул бараг ястнууд сууршин амьдарч өв уламжлал, ёс заншлаа хадгалсаар иржээ. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны шинэ бараг баруун хушуунд 40 гаруй мянган хүн амьдардаг. Бидний сурвалжилсан Эрдэнэ бол тойрог 6000 гаруй хүн амтай. За манайхаар бол хороо гэж ойлгож олно. Энэ хороонд үндэсний соёл урлагийн үзэсгэлэнгийн танхим бий. За бараг малчдын уралсан сүйх дэрэг дээсэн идэлгээд 30 гаруй төрлийн бүтээлийг дэлгэсэн байна. Нөх үзмэрийн холбоор манай малчин тэм өөснөө жагаагаад өөснөө ингэж үзүрийг хийгээд ингэж авчирсан байж. Нөх үндэсний соёлд улам илүү Монгол
өв сайлаад улам илүү бадралн хөгжүүлэхийн төлөө эмнэх үндэсний хөгжүүлгийн сайлын техникийг хангалтнаас байж байна. Шинэ бараг баруун хушуунд энэ намар хүүхдийн шин цэцэрлэг нээгдсэн. За энд Монгол, Хятад гэсэн 16 анги бий. 40 гаруй багштай 400 хүүхэд сурч хүмүүждэг. За хүүхдүүдийг цэцэрлэгт нь аль болох бараг дээл хувцас өмсүүлдэг. Бас үндэсний дуу хөгжмийг зааж сургаж байна. Нэгэсэндээ Монгол төдийгүй бараг эсний өв уламжлалыг хадгалж байна. Өжби өнөөдөр асамта Хүндэтний удаг сайлаа хүүхдийнхэн хархан баг бэлцэн наснаас нь эхлэн хүмжүүлэхий зараад нэг баг ангид 9 цагаас нь эхлээд үндэтний зан үйл, үндэтний уцыг саяар, үндэтний өмсгөл ясна, үндэтний эдэн умдангаж төрөл хаваад баг домд яг анхвалт нь зааханаас нь хүндэтгэн зарим багш нарын өн жилийн хөдөлгөөнд бүр үндэтний анцалгаа харгуулж ирэн зан залгавдаг байлаа. Эртний Монгол аймагуудын нэг байсан баргууд нь өнөөдөр манай улсын Дорнод Хинтэн аймаг нийслэл хотод амьдарч байна. За ойролцоогоор Дорнодод гэхэд 2000 гаруй бараг хэстэн бий. Харин бүгд найрамдах Хятад ард улсад тэдний олонх ийхүү өв уламжлал ёс заншлаа хадгалж аж төрж байна. Дэлхийн 192 орнд үйл ажиллагаагаа явуулдаг Японы инх тайван наримтлын Соко Гаккай Интернэшнл байгууллагын тэргуун дэд ерөнхийлөгч манай улсад альчилж байна. Тэрээр өнөөдөр Монголын инх тайван наримтлын ордонд зочлолоо. Дэлхийн 192 улс оронд 12 сая гишүүнтэй. За инх тайван найрамдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы Сока Гаккай Интернэшнл байгууллагын тэргуун дэд ерөнхийлөгч Икеда болон бусад төлөөлөгчид Монголын инх тайван найрамдлын байгууллагын удирдлагатай хамтын ажиллагааны яриа хэлцээ хэлээ. Эртнээс харилцаатай Монгол улсад зочилж байгаадаа баяртай байна. Бид Монголд социализмын үед ч харилцаж байснараа бахархдаг. Тухайн үед хоёр систем харшилтаж байх үед ч Япон-Монголын ард түмэн ардын дипломат аргаар харилцаж байсан нь гайхалтай. Өнөөдөр хоёр орны найрамдалт харилцааг залуу үеийнхэн авч явах цаг ирлээ. Залуучуудын соёлын солилцоо, боловсрол, технологи, бусад салбарт бид идэвхтэй хамтран ажиллах шаардлага байна. Техник, технологи, нийгмийн эдийн засгийн чиглэлгээд ер нь бол харилцаа хамтын бүх салбарыг хамарсан хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр өнөөдөр ярилцлаа. Энэ улсын гол одоо анхаарал татах ийм одоо сэдв байлаа. Өмнө нь бол бас тодорхой хүрээнд ажилласан бол одоо нэлээд одоо өргөн хүрээнд ингэж хамтарч ажиллахаар боллоо. Соко Гаккай байгууллага нь Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, шинжлэх ухаан технологийн их сургууль, отхон тэнгэр их сургуулиудад тусламж үзүүлсэн. Дэлхийн охид хөвгүүдийн зургийн үзэсгэлэн, байгальтай хөөрнөлтгүй гэрэл зургийн үзэсгэлэн, Икеда инх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан зэргийг онцолж байлаа. Хөгжим урлагийн харилцааны тухайд улсын ардын дуу хөгжмийн чуулгыг Японд урьж байсан. Азийн инх тайвны дуу хөгжмийн наадмыг зохион байгуулжсэн зэргийг мэдээж байсан юм а. Францад Луврын музейг, Оросд Эрмитажийг, Италид уран баримтлалыг нь харин Ватикан номын сан нутгаар жуулчид тивалгасан зорж ичдэг. Харин бид дүрслэх урлаг түүнийг дагсан бүтээгдэхүүн үйлчлэгээр жуулчдыг татах боломжтой юу? Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй галерей, үзэр, музейн газрууд хамтран урлагийн хот Улаанбаатар гэсэн хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Урлагийн хот Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн галерей, музейн үзүүрийн газруудад үзэсгэлэн болоод бусад арга хэмжээнүүд болж байна. Тухайлбал өнөөдөр уран зургийн галерейд контемпорари урлагийн талаар оюутнуудад ойлголт мэдээлэл өгч байна. Контемпорари арт бол яг өнөөдөр бол энэ 21-р зууны хувьд бол олон улсад тэр дунд бол шин соёл урлагийн элементийг үзүүлж байдгаар бол зүгээр нэг зураг баримтаас ялгаатай. Тэгээд жишээлбэл сая яг контемпорари урлагийн чиглэлээр Венецийн Биенналд Монголоос 4 уран бүтээлч орсон. Би тэнд яг нэг куратор юугаар цуг мэргэжилтний хувьд ажиллаж байгаад ирсэн. Харин зан озрын нэрмжит дурслах урлагийн музейд өндөргийн зан озрын урлагт мөнхөрсөн 5 дүр сэдвээр судлаач уран бүтээлч болон оюутнууд ярилцаж байлаа. Өндөргийн зан озрын судар болон түүхүүдийг мэдж авсантай баяртай байна. Тэгээд өмнө хийж ирсэн тэр туслах лам тэр зай бандтай эднэрийн тухай өндөргийн зан озр гэж ямар хүн байсан бэ гэдгийг мэдж авсантай баяртай байна. Энэ мэтлэн галерей үзүүрийн газрууд 7 хоногийн турш дүрслэх урлагаар амьсгалж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын уржууд эвлийн хороо профайл агентлагтай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм а. Энэ ажлын хүрээнд олон улсын шагналт бүтээлүүдийг мөн нийтэд танилцуулах юм байна.
Энэ олон уран зургийн галерейнууд байна. Гэтэл тэр уран зургийн галерейнуудаар үйлчлүүлдэг хүмүүс маш ховорхон ингээд одоо юу гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүс яг уран зургийг ойлгодог ч юм уу те эсвэл яг уран зургаар ингээд хичээлдэг тэр хүмүүсэл тэргээр үйлчлүүлж гинөө гэхээс биш нийслэлчүүд маань тэргээр бол үйлчлүүлж чадахгүй байна. Магадгүй энэ нь мэдээлэл тутмагтай холбоотой болов гэдэг үднээс бид нар мэдээллүүдээ нэгтгээд нийслэлчүүд иргэдтэй хандсан юм нэгдсэн байдлаар мэдээллүүдийг тарааж байгаа. UP Art Fair 2015 хөтөлбөрийн гол зорилго нь Улаанбаатар хотыг урлагийн хот болгох, ийм өнгө төрхийг бий болгох явдал юм а. Нөгөөтэйгөр зөвхөн жуулчдад биш хүүхэд залуусыг дүрслэх урлагийн мэдлэг мэдрэмжтэй болгох, тэднийг цуврал сургалтанд хамруулахаар зоржээ. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлсэн тухай тата мэдээгээр хөтөлбөр үргэлжилж байна. Millhouse компани хамгийн сүүлийн үеийн хагас хатаалтын технологи бүхий гомингийн үйлдвэрийг анх удаа нэвтрүүлжээ. Ингэснээр бидний өдөр тутам хэрэгэлдэг гурилтай шүл, цувин, спагеттийн зориултай гомин дотоодын гурилаар үйлдвэрлэж эхэллээ. Үндэсний үйлдвэрлэгч нүүдэлчийн компани гомингуудаа Герман улсын Siemens технологиор үйлдвэрлэж эхэллээ. Энэхүү технологи нь бүтээгдэхүүнийхээ хадгалалтын хугацааг хэд дахин уртасгадаг юм байна. Тухайлбал нүүдэлчийн компани шинэ бүтээгдэхүүн сэгсэр цөөнгийн гурилал гэхэд хөрөгч нь 2 хүртэлх сарын хугацаанд хадгалагдах боломжтой. Гэхдээ ийм удаан хугацаагаар хадгалахын тулд ямар нэг химийн найрлага оруулаагүй гэдгээрээ онцлог. Хадгалах хугацаа урттай ердийн нөхцөлд 2 сар хадгалдаг, нойжос 4 градус Цельсиус 3 сар хадгалах хугацаатай. Тэгээд энэ Siemens технологи маань болохоор ямар нэгэн одоо хүмүүс нэг удаан хадгалах хугацаатай юм чинь химийн ямар нэгэн нэмэлт нэмсэн байх гэж бодож байгаа хөө тэр бол байхгүй. Зүгээр технологид нь эсвэр тордог, тэрмэн л удаан хадгалдаг. Тэрнээс химийн ямар нэгэн бодис нэмэлт бодис орсон юм байхгүй. Манайх хуурай гомн 18 тонн, хагас одоо Siemens гомн гарч байгаа. Энэ өдөрт 8 тонн гарах юм. Гийн экспортод эхлэх юм бол нэг сардаа 300-аас 400 тонн гомн гаргана гэсэн тооцоотой байгаа. Дотоодоос түүхий давч дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас бүтээгдэхүүний үн хэмд байна гэдгийг үйлдвэрлэгчид амлаж байна. За тэд шинэ төрлийн гомингуудад дотооддоо төдийгүй гадны зах зээлд нийлүүлэхээр ажиллаж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээг эхлүүлээд байна. Одоо хилийн чандад дурнаж байгаа сүүлийн мэдээлэл сүргэе. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Исламын улс бүлэгтээ тэмцэх зорилготой Сирийн засгийн газрыг эсэргүүцэгч хүчний цэргүүдийг сургах Америк нэгдсэн улсын бодлого үр дүнгүй болсон гэдгийг Америкийн телевизэд өгсөн ярилцлагада онцолсон байна. Өөрөөр хэлбэл Америкийн армийнхны сургасан Сирийн эсрэг хүчний цэрэгдаачид Америкаас урууж Аль-Каидатай холбоотой зэвсэгт бүлэглэлд зэвсэгтэйг нэгдсэн нь Вашингтоны бодлого буруу байсны илэрхийлэл гэдгийг Орос ерөнхийлөгч ил тод хэллээ. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яам өөрсдийнх нь сургасан Сирийн эсрэг хүчний цэргүүд алан хядагч бүлэглэлд урвж очсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм а. Нэгэнт Америкийн бодлого үр дүнгүй байгаа учраас Исламын улс бүлэглэлийг дарахад Америк, Турк, Сауди Араби зэрэг улс орнууд хамтрах нь үр дүнтэй гэсэн саналыг ерөнхийлөгч Путин гаргасан байна. Америкийн нэгдсэн улс болон Европын улс орнууд Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг нураах сонирхолтой байдаг. Харин Оросын холбооны улс Асадын дэглэмийн гол холбоотон дэмжигч орн юм а. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганд үг хэлнэ. Түүний 70 дугаар чуулганд хэлэх үг ойролт орондын хямралыг хааш нэргүүлэх хөв Исламын улс бүлэглэлийг дарах Америк тэргүүтэй орнуудын олон улсын эвсэлд Оросын холбооны улс хүч нэмж оролцох эсхийг ерөнхийд нь тодорхой болгоно гэж олон улсын хүрээнд хүлээж ихээхэн анхаарч байна. Олон улс Оросын холбооны улсын дараагийн нүүдэл хаашаа чиглэх вэ гэдэгт анхаарал хандуулж явах хооронд Оросын холбооны улс Ирак, Иран, Сирь гэсэн дөрвөн орон Исламын улс бүлэгтээ тэмцэх зорилгоор тагнуулын мэдээлэл цуглуулах хамтарсан төв байгуулж байна. Энэ дөрвөн улсын Багдад хотод байгуулах тус төв нь Исламын улс бүлэглийн үйл ажиллагааны талаарх тагнуулын мэдээлэл харилцан солилцож, тус бүлэгтээ тэмцэх арга техникээ хамтран боловсруулахад тус нэмрээ үзүүлэн ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл Исламын улс бүлэглэлийн аюул занал хаанаас ирэх вэ? Тэдний Ирак, Сирь дэх гол бэхэлэлтүүд хаана байна вэ? Тэнд хөдөлгөөн хаашаа чигтэй байна уу гэд цэргийн ажиллагаанд чухал үүрэгтэй тагнуулын мэдээллийг энэ төвд цуглуулж харилцан солилцсон дүн шинжилгээхийн дараагийн ажиллагааныхаа зургийг гаргаж байхаар Орос, Ирак, Иран, Сирь гэсэн дөрвөн улс тохиролцсон байна.
Орос Ираны хувьд Сирийн иргэний дайны хугацаанд ерөнхийлөгч Асадын дэглэмийг дэмжиж ирсэн. Энэ үднээсээ барууны улс орнууд Оросын холбооны улсыг энэ сарын ихээр байлдааны нисгэн гоц танк зэргээр Сирийн аримд цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлж Исламын улс бүлэглэлтэд тэмцэхэд Сирийн аримыг дэмжиж оролцох нь гэж сэжиглэх хандлагатай байна. Гэхдээ Оросын холбооны улс дайнаас өмнө байгуулсан хоёр талын гэрээний дагуу Сирд зэвсгээ худалдаалж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин ажиглагчдын хувьд Америкийн нэгдсэн улсын Исламын улс хэд даврагч бүлэглэлтэд тэмцэх бодлого нь бүтэлгүйцсэн ийм үед Оросын холбооны улс дээрх гурван улстай хамтрах замаар Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцоогоо нэмэгдүүлэхийг зорж байна гэсэн дүгнэлтийг хийцгээж байна. Орос, Америк ойрогт орондын хямралд ямар байр суурьаар хандах вэ гэдэгт дэлхийн нийт анхаарч байгаа ийм үед Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улсын гадаад иргэн сайдууд Нью-Йорк хотноо уулзалт хийлээ. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Оросын холбооны улсын гадаад иргэн сайд Сергей Лавров нар Сир Украины хямрал мөн нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран ажиллах асуудлыг түлхүү хүндсэн гэдгийг Оросын гадаад иргэн яамнаас мэдгдсэн байна. Жон Керригийн хувьд Оросын холбооны улс Исламын улс бүлэглэлтэд тэмцэхэд Сир Ирактай илүү ойр хамтрах алхам хийж байгаад сэтгэл зовж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Харин Лавровын хувьд Оросын холбооны улс Исламын хэд даврагч бүлэглэлийг дарах чармайлтынхаа хүрээнд л эдгээр улс орнуудтай хамтарч байгаа гэдгийг онцолжээ. Америкийн хувьд Орос, Иран, Ирак, Сир гэсэн ийм дөрвөн улсын хамтын ажиллагаа ямар үр дүнд хүргэх бол гэдэгт ихээх нь эмзэглэж байна. Түүнчлэн Оросын холбооны улс дээрх гурван улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэг талыг барьсан алхам хийлээ гэж шүүмжлэх хандлагатай байна. За энэ уулзалт бол Америк Оросын төрийн тэргүүн нарын хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл хоёр орны эрх баригчид Сир Украины хямралын яг ямар асуудал дээр илүү байр суурь зөрөхөв, юунд санал нэгдэж чадах вэ гэдгийг сорьсон ийм бэлтгэл уулзалт гэж ойлгож болох юм а. Украины ерөнхийлөгч Петр Порошенко нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хүрээнд доктортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах дээд уулзалтанд илтгэл тавьсан байна. Гэвч түүнийг илтгэлээ эхлэж байх үеэр Оросын холбооны улсын төлөөлөгчид ерөнхий ассамблеийн чуулганы танхимыг орхиж гарсан тухай Оросын Итар таасаа гэндлэг уламжлалаа. Оросын холбооны улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркны мэдгдснээр Украины ерөнхийлөгчийн илтгэл дээд хэмжээний уулзалтын заасан сэдвт нийцгээргүй байсан учраас Оросын төлөөлөгчид чуулганы танхимыг орхин гарсан юм байна. Петр Порошенкогийн хувьд Украины зүүн бүс нутгийн хямрал болоод Оросын холбооны улсыг түрэмгийлсэн гэх агуулгатай илтгэл тавьсан нь Оросын төлөөлөгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Тэрээр илтгэлдээ Украины эдийн засаг хямарсан нь Оросын Крим, Донбасст түрэмгийлсний шууд үр дүн. Украины ард түмний сонгосон арчлалыг хөгжүүлэх үйл явцад Орос улс саад татвар учруулж улсын хамгийн чухал дэд бүтэц ихээр сүйдсэн нь Украины улс эдийн засгийнхаа 1/5-ийг алдахад хүргэсэн гэдгийг Украины ерөнхийлөгч онцолсон юм байна. Испанийн зүүн хойд бүсийн Каталон мужийг Испаниас тусгаарлаж газар дундын тэнгист шинэ улс байгуулахыг зорж байгаа намууд өчигдөр болсон мужийн сонгуульд ялалт байгууллаа. Каталоныг тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж байгаа 3 нам мужийн парламентод олонх болсноор Каталон мужийг бие даасан улс суулгах асуудал дээр Испанийн төв засгийн газартай тохиролцоход нэг алхам урагшилж байна гэж харж болно. Өчигдөр санал хураасан энэхүү сонгуулиар Каталон мужийн 135 гишүүнтэй парламентын 62 суудлыг тусгаар тогтнолыг дэмжигч 3 нам авсан байна. Барселона хотын иргэд сонгуулийн энэхүү үр дүнг өөр өнцгөөс хүлээж авч байна. Нэг хэсэг нь Каталоны ард иргэд хуваагдмал байгааг энэ сонгуул харууллаа гэж сэтгэл дундуур байгаа бол нөгөө хэсэг нь Каталон муж Испаниас өрх тусгаарлаж дэлхийд шинэ улс бүрэлдэн тогтхоно гэсэн итгэл үнэмшилтэй байна. Каталон муж бол Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 5/1-ийг бүрдүүлдэг их хэмжээний татвар төлж засгийн газраас маш бага хөрөнгө оруулалтыг авдаг ийм муж юм а. Тиймээс Испанийн төв засгийн газар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон мужаа тусгаар улс болгоод алдахыг хүсэхгүй байгаа. Тиймдээч ерөнхий сайд Мариана Рахой Каталонд сонгуул болж үр дүн нь ямарч гарлаа гэсэн тусгаар улс болох эрхийг төв засгийн газраас өгөхгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн юм а. Мөн төв засгийн газар нь зөвшөөрөөгүй нөхцөлд бүх нийтийн санал асуулга явуулах нь үндсэн хууль зөрчсөн алхам гээд ямар ч сонгуул санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг баримтлаж байна. Гэхдээ Каталон мужийн захирагч өчигдрийн сонгуул бол Каталоны ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлсэн. Иймд ард түмний сонголтыг хүндэтгэж мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг засгийн газраасаа хүснэ гэдгээ мэдэгджээ. Мөн тусгаар тогтнолыг дэмждэг 3 нам парламенттай олонхоо бүрдүүлж 18 сарын дотор Каталон мужийг Испани улсаас тусгаар тогтнуулан дэлхийд шинэ улс мэндэлсэнийг зарлана гэдгээ өчигдрийн сонгуулийн үр дүнд мэдэгдлээ. Одоо шинэ 7 хоногийн цагаагаар мэдээ хүлээн авна уу.
Цаг үр төлбөрийн даваа гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Од сая хөтлөн хүргэлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний шинэ 7 өдрийн ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.